current president says this case is the devil of widespread corruption. Many people think that бид нар өнөөдөр боловсролын систем Монголд хэрхэн байсан бэ хуучин одоо ямар төвшөнд байна вэ гэдэг талаар ярилцах гэж байна. Тэр өөрөө бол багш хүн тийм ээ. Хэдэн жил багшилж байна? 20 гаруй жил ажиллаж байна. За. Тэр чинь яг одоо юуны багш вэ? Бага ангийн багш. Бага ангийн багш гэдэг чинь одоо хамгийн чухал мэргэжил гэж яригддаг юм лээ. Цэцэрлэгийн багш, бага ангийн багш хоёр. Тэр хүн цаашаа ямар болж хүмүүжиж яах вэ? Хэр хүн болох вэ гэдгийг ер нь эцэг эхээс нь илүү одоо яригддаг гэж бидний багах тийм байсан. Манай бага ангийн багш цэнтгийн хүмүүс эрэгтэй хүмүүс. Тэгэл яг 4-р анги хүртэл явал төгсөд яг тэр хүний арга барилыг л авд юм лээ. Бичгийн хэлбэр, зан ааш, үйл хөдлөл тэг багшаагаар дуурайх гээд. Тэгэхээр зөв тийм мэргэжилтэй хүн байж. Юу нь бол дандаа өдөө орон нутгад бол багшилж ирсэн үү? Байсан бас. Доронтой багшилж ирсэн. Доронтой багшилж ирсэн. За өөрөө чинь бол яг энэ усуд бол мэдэх бах. Энэ нөгөө багш нарын цалин хөдөлгөөн гэдэг одоо Сүхбаатарын талбайд бид нэр та нар жагсаал цуглал. За тэр үед бас нэг сайн одоо талаас нь дэмжиж хүмүүс ч бас очиж илсэн шоу хийх маягаар ч бас хүмүүс очиж дэмжиж байгаа дүр үзүүлж байгаа улс төрчиж харагдчихлах шиг байсан. Ер нь би бол ингэж боддоо шүү дээ. Одоо яг одоо боловсролын систем биш гэхдээ багасаа бид ч бүгд сургууль соёлт өгсөн. За бид нар бол миний үед хуучин одоо зөв толгойд улсын боловсролын системээр явсан хүмүүс. Миний үеийн надаас арай бас дүүч хүмүүс тийм системээр явсан. За өөрөө бол бас тэр системээр явсан. Тэгэхээр одоо тэр үеийн одоо 90 оноос өмнөх систем за одооны байгаа систем хоёрын ялгааг нэг товч телевиз үзэгчдэд нэг ойлгуулад байгаа юм. За 90 оноос өмнө бол яг л таны хэлснээр Оросын юугаар явж байсан шүү дээ сургалтын агуулгаар. За ингээд 90 оноос хойш арчилгаар гараад ингээд ерөнхийдөө бол сургалтын тогтолцоо бол их өөр жишг рүү орсон. Ер нь бол манай боловсрол бол сайд солигдох хүртэл өөрчлөгдөж, програм агуулга хөтөлбөр нь өөрчлөгдөж ингэж одоо хүүхэд багшийг хохирох ийм асуудлууд бол яригцаар удлаа. 90 оноос өмнө бол бүх юм тогтвортой байсан. Агуулга, боловсролын одоо хүртээмж чанар бүх юм тогтвортой байсан учраас одоо 90 оноос өмнө боловсрол эзэмсэн хүмүүс 90 оноос хойш одоо энэ боловсрол эзэмшээд гарч байгаа хүмүүсийн хооронд бол маш их заа ялгаа байгаа гэдгийг бол манай нийгэм бол тэр чигээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас одоо боловсролоо маш тогтвортой байлгахгүй бол бид нар одоо ингээл нэг сайд солигдох хүртэл өөрчлөгдөд агуулга юу н өөрчлөгдөд байвал хүүхдүүд маань ямар нэгэн тэр одоо сурах тэр юу нь бол маш их эвдэгдэж байна гэсэн үг. Сургалтын чанарт бол маш сөрөг нөлөө үзүүлж байна. Тийм учраас бид нар энэ боловсролоо өөрчлөё, аврьяа гэдэг ингээд намраас хойш бид нар тэмцэл цуглаан хийгээд байгаа нь бол цалин нэмүүлэх биш. Тэрний цаана бол маш том асуудал хөндүүднэ. Энэ ер нь зүгээр нэг аливаа нэгэн улсын одоо нэг хамгийн том үүрэг бол иргэдээ боловсралтай болох. Би эртний эрүүл мэндийн талаар сэргийлэн хэмжтэй ярилцсан. Тэгээ энэ телевиз үзэж байгаа хүмүүс нэлээд ойлголт авсан ба. Яагаад хөгждөг, яагаад одоо энэ хүмүүс энэ янз бүрийн шинэ өвчин ялангуяа хортоор дээр хөвдөж за тэгэл эргэцэн шилжүүлэх байна. За хоёрдугаарт хүнээ эрүүлж өссөний дараа бид нар боловсруулах, хүнийг сургах, соёлтой болгох, мэдлэгтэй болгох. За энэ бол миний хувьд бол 90 оноос хойш дампуурлынхаа эхлэлийг тавиад тэгээ одоо бол бүр сууж. Би зүгээр ингээ ажиглаж байхад
энэ эрүүл мэндийн одоо энэ хувийн сургууль их байна тийм ээ, баг сургууль. Энийг ингээ харж байхад энэ баг сургуулиудын энэ их төлбөртэй энэ сургуулиудын эзэдүүд нь дандаа боловсролын системээр дамжиж тэнд ажиллаж байсан. Газрын дарга, дэд сайд за тэгээд хийж байсан. За тэгээд дандаа нөгөө мэдээллийг өөрсдөө зохиодог. Тоглоомын дөрмийг. Тэгээ өөрсдөө мэдээллээрээ сургуулаа байгуулдаг. Ингээд одоо ард юмныг нэгсэндээ хүүхдийн сургууль өгөх нэрийн дор асар их өндөр төлбөр авч бизнес болгосон. Ерөнхий боловсролын системийг. Хоёрдугаарт энэ хүүхдүүдийг энэ мөнгөтэй нэг хэсэг, мөнгөгүй нэг хэсэг гэж ялгарлсан. Ядуучуудын хүүхдүүд энэ одоо захын оруулалаар байж байгаа шиг. Тэдний сургуулийн нөхцөл энэ хуваар бизнес хийж байгаа нөхдүүдийн сургуулийн нөхцөл за тэнд зааж байгаа багш нарын ялгаа тэнгэр газар шиг. Тэгээ ингээд одоо баян хоосны ялгааг бас үүсгээд ингээд тавьчихсан. Нэг ийм үзэгдэл байна. Хоёрдугаар би бол монголчуудыг бичиг үсэхгүй улс гэж үздэг. Өнөөдөр манай нэг хэсэг болгоны өвөр Монгол улс өвөр Монгол Гятийн ханад байгаа мөртлөө өөрөөгөө бичиг үсэх соёл нь хэвээрээ. Ямар ч багш, дунд сургуулийн багш хүүхдүүд нь их бичгээрээ төв соёлоо уншаад ойлгож чинь. Тэрийг тайлбарлаа ярьж чинь. Зохиолоо одоо уншиж чинь. За бид бол чадахгүй байна. Хойно бурятууд бас бурят хэлээрээ бас явж байна. Бичиг үсэх юм байна. Манайх бол одоо нэг тусгаар тогтцсон вэ, датсан гэдэг байдгүй. Бичиг үсэг байдгүй. Нэг юм кирилл бичигтэй байгаад байдаг. Тэгээ энэ сүүлийн үед одоо би ерөн санал нийлдэг юм. Монгол бичгийн өдөрч гэж яах шиг. Монгол бичгийг сурталчлах 7 хоног гэж яах шиг. Энэ өөрийнхөө бичиг үсгийг байхгүй болгочиход. Зүгээр нэг тийм ёс төдий бэлэг дэмбэрлийн чанартай болгоцсон. Би сонсч ирсэн зүгээр энэ 40 хэд онд бол ерөөсөө 60 хоногийн курс хийгээл бид монгол бичиг аяал гэж энэ кирилл рүү орсон юм биш үү? Зоригтой хийгээд энэ чи 90-ад оны ихэнд нэг монгол бичиг орж ирсэн тийм ээ. Тийм. Тэгжээд л болиулаа. Болиулсан. Тэргүүр чинь одоо зааж исэн хүүхдүүд одоо нэг нэрсэл бичдэг хүүхдүүд байна. Бас байна. Тэгэхээр та энэ монгол бичгийн талаар юу гэж боддгийг өөрөө? Ер нь бол хэл монгол бичиг ер нь манайх одоо монгол бичиг байх хэрэгтэй. Энэ бичгээ энэ одоо эргэн сэргээх зөв. Зөв. Монгол бичиг гэдэг бол бас л манай улс орны бас тусгаар тогтнолын хэл соёл тийм ээ. Хэл соёлоо үгүй хийсэн ард түмэн бол бас л сүүрхийн нэг бас нэг цомдон гэж боддог л да. Тэгэд монгол бичгийг бол ер нь бага анги бүр доороос 1-р ангиас эхлэх бол арай тохиромжгүй. 6-р ангиас 12-р анги төгсөл бол яг орох хэрэгтэй байхгүй монгол бичгийг. Гэтэл энэ монгол бичиг маань одоо яг орж байгаа цаг нь их бага байгаа. Монгол бичиг бол ордог л доо хичээл. Монгол бичгийн хичээл бол орж байгаа шүү дээ одоо ч орж байгаа. Гэхдээ цагийн хувьд аюул бага байхгүй. Үгүй энэ хос бичгтэн болно гэлдэг юм. Одоо хос бичгтэн улсад Орос одоо хос бичгтэн жишээлбэл. Хятад хос бичгтэн юм. Одоо энэ манайх дөөрэ улсад Америк байна хос бичгтэн юу? Япон байна хос бичиг гэж энийг одоо энэ хэн ямар одоо тэмгэн ийм нэр дэм яагаад. Одоо энэ солонгосыг харалт одоо хос бичгтэн болно гэдэг ийм ярьж байгаа юм байна. Хүн чи өөрөөс энэ чи бичиг үсэг ийм мундаг түүхтэй гэж одоо өөрсдөө тэнгэр гаралтай тэргээл одоо их амар юм ярих юм. Тэгсэн мөртлөө одоо энэ бичин байхгүй байгаа гэдэг. Тэгэхээр чин зэрэг би энэ улс энэ бичиг үсгийн маш хурдан энэ ойрын хугацаанд сэргээж хэрэглэхгүй юм бол бид нар бол мөх юм байна гэж. Одоо сүүлдээ хэлгүй болох юм. Одоо энэ кириллээр бичиж явж байгаа энэ одоо бүх юм одоо энэ аадар саягийг ингээ харахаар нэг бол англиар бичсэн. Нэг бол одоо кириллээр нэг халтмт байсан. Одоо тэгээ нэг мундаг эрдэмтэд тэгээд энэ телевизэрний хүмүүс байнга ярих одоо бичиг үсгийн дүрмийг өөрчлөн ч гэх шиг одоо тэр дамжин сүрэнхуй тэр хоцордлоо ч гэж байгаа шиг. Ингээд ийм энэ төр ерөөсө бодлогонд авч хэрэгжүүлэхгүй юм. Харин энэ бичиг үсгээрээ их тоглосон ард юм бол дороот нь өхөөс өөдлөхгүй л дээ. Тийм учраас энэ монгол бичгийг сэргээгээд яг л бүр үндэсний бичиг болгох хэрэгтэй. Одоо кириллээр л яваад байна шүү дээ. Тэгээ кириллээ бас ингээд өөрчлөөд байна. Одоо цээж гэдэг үгийг чээж болгоод эргүүлээ цээж болгох жишээ нь
Энэ бол хэлээрээ тоглож байгаа бас нэг хэлбэр тий. Энийг бол аргагүй юм л да. Жишээ нь Монгол үчгээр бичээ явуучих юм бол энийг ингэж оролдож чадах юм байхгүй шүү. Гарч ирэхгүй шүү. Яг үнэ. Яг одоо тэр дүрм анх зохиогдсон ямар дүрм байдгийг тэрүүрээ л явахаас биш. Энэ А үсгийн авчи. Балгаараа л явна. Тий, энэ дээр нь одоо Б үсэг нэмчи гэдэгж чадахгүй шүү. Чадахгүй. Тийм учраас энэ тоглох боломжтой, бизнес хийх боломжтой нэг ийм бичгийг энэ төрд байгаа энэ нөхдүүд байлгаалах юм. За энэ дээр бол би санал нийлдэг өөрөө бол багш хүн бас санал нийлжлээ л да. Энэ хүүхдүүдийг одоо энэ 10 жилийн хүүхдүүдийг балж байна. Одоо энэ эцэг эхчүүдээс мөнгө татчих. Энэ одоо эцэг эхчүүд маш их гомдол гаргах юм. Мөнгө татахын тэгээд одоо нэгдүгээр төгсний баяр дээр үед бол яг цагаантайхан баяр л нэг л одоо нэг юм ёсчлал гэж яг хүүхдүүд өнгөрдөгөөс одоо энэ нэгдүгээр төгсний баяр, хоёрдугаар төгсний баяр, гуравдугаар, дөрөв төгсний одоо ерөөсөөр бүр анги болгоноор ингээд мөнгө оримтлал яагаад тэгээд энэ боловсролын захирлын юуны сайтын тушаал гарлал хин тэрийг хэрэгжүүлж байгаа ч хүн алга биелүүлж байгаа ч хүн алга ёслуудын нэг юм байх. Энэ ер нь багш нар энийг юу гэж үздэг юм бэ? Зэгчүүд. Ер нь энэ мөнгө таталт чинь ерөөсөө л одоо сургууль улс төр сургууль зохих хэмжээний одоо өвчт эмнэлэг бол эмчнэрт одоо эм тариг нь хангаад өгч шүү дээ улс тийм үү. Гэтэл багш нар маань одоо яг хичээлээ заах тэр сургалтын хэрэглэгдэхүүн бичгийн цаас одоо бусад бүх зардлууд өөрөөс гардаг байхгүй юу. Тийм учраас одоо энийг хөнгөлөхийн тулд эцэг эхчүүдтэйгээ ярилцаад одоо нөгөө нэг тэр тухайн гаргаж байгаа зардлынхаа мөнгийг эцэг эхчүүдээс авч байгаа. Тэгэхээс өөр арга байхгүй. Улс энийг ямар ч юугаар өгөхгүй. Биднэрт нэг ширхэг бичгийн цаасны ч мөнгө өгдөггүй байхгүй юу. Гол шалтгаан нь тийм. Шалтгаан тийм шүү дээ. Бид нар одоо өнөөдөр хичээлээ тэгвэл яах юм? Зүгээр шохоо самбар хоёртой заана гэж одоо байхгүй шүү дээ. Тийм учраас тэр чин парентрийн хорноос эхлээл те бичгийн цааснаас эхлээл бүх материал багшаас гардаг байхгүй юу. Тэгээд засварын мөнгө гэж бас нэг дампуу юм гарч ирнэ. Хавар олонгууд нөгөө эцэг эхчүүдээс мөнгө татна. Энэ бүхэн одоо ингээд бүтэн жил сургуульд хүүхд явчаад тэгээд нөгөө улс тэр ангийг засаа гэж мөнгө өгөхгүй байгаа учраас бид нар эцэг эхчүүдээсээ гуйжээж татаасаар ингэж ангиа засаж шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө бүтэн жил хэрэгэлцсэн олон хүүхдийн хөлөөр ядсан анги чинь мэдээж халцрна. Ер нь л мэдээж илгэдэл гарна шүү дээ. Тэгээд буцаад намар хүүхдүүд тэр зассан сайхан ангид орж ирвэл ямар байх вэ? Эсвэл тэр хуучин засаагүй анги танхимд орох ямар байх вэ? Тэгээд сэтгэл зүйн хувьд ч гэсэн. Ингээл багш нар яалтчгүй ангиа засна. Ангиа засахын тулд өөрөөсөө мөнгө гаргахгүй шүү дээ. Эцэг эхчүүдээ л гуйна. Ингээл дандаа нэг тийм мөнгөний асуудал ингээл яваад идэг байхгүй. Тэгээд тэр төр энийг бол тийм шалтгаан тэнд идэг юм. Тийм шүү дээ. Төр энийг л өөрсдөө яг зохицуулаад одоо намраас хойш бид нар цогцлмаа сайдад бол удаа хэлсэн байгаа шүү дээ энэ асуудлыг. Ядаж багш нарт хичээлийн хэрэглэгдэхүүний мөнгө өгөөч төрөөс. Тэгвэл бид нар хүүхдүүдээс тийм юмний мөнгө, ийм юмний мөнгө гэж авах ямар ч шаардлагагүй болно. Анги засварын мөнгийг шийдээд өгчгөө. Тэгвэл бид нар анги засварын мөнгө эцэг эхчүүдээс гуугаад байх ямар ч их хурлдээс ч одоо тэгээд урсгал засварын зардал гэдэг баахан дээр урсгал засвар сургуулийн тэр нэг нийтийн одоо нэг талбай шүү дээ. Коридор, дээдлийн засвар одоо юу гэдэг урсгал зардал. Тэрнээс анги танхимд тус бүрд бол тийм өгдөггүй гэж байгаа. Тийм л учраас энэ мөнгөний асуудал гараад байгаа байхгүй. За тэгвэл төр энэ дээр буруутай гэдэг юм биш. Тэр одоо шаардлагатай багш нарын хэрэгцээний материалын өгдөг юм байна. Багш нарт бол ямар ч зардал байхгүй. За анги танхим тогтцоолох. Одоо тэр кабинет энэ төр байгуулна гэж бол тэгвэл кабинет байгуулахын тулд бас л эцэг эхчүүдээс мөнгө өгдөг шүү дээ. Өөр арга байхгүй. Кабинет байгуулах бол за энэ ингээд ер нь эцэс дүгнжлгээд манай боловсролын систем хэр зэрэг дампуу гэдэг нь энэгээр л илэрх юм. Яг үнэ. Ийм одоо улс орн гэдэг дэлхийд дээр л байхгүй. За тэгсэн мөртлөө сургалтын програм бол одоо Кембрижийн их сургуулийн юугаар үлээ? Кембрижийн одоо хөтөлбөрөөр цөм хөтөлбөр гэдэг маань Японы сургалтыг хуулбарлагдсан. За ингээд одоо тэгээд энэ хоёр том гүрний сургалтын програмыг одоо энэ жижигхэн 3 сая хүнтэй Монгол улсад хэрэгжүүлж байна л гэж. За энэ нь бол тэгээд тэр чигээр бизнес болсон байна. Яг бизнес гэхгүй юу? Тэр хүүхэд сургаж байгаа чинь байхгүй. Одоо эхлээл Кембриж гэл нэг хэсэг явсан. Тэр Америкийн сургалт манай Монголын сургалт ер нь орчин өөр учраас тэр орчны тэр соёлтой том гүрний
юг хөтөлбөрийг манад авчираад тэрийг арай Монгол юундээ өөрчилж болно шүү дээ. Тэгэхэд өөрчлөлгүйгээр шууд ингээд авчираад тулгачдаг. Энэ дээр нь багш нар маань ч их зүдэрдэг, хүүхдүүд ч энд одоо нэг сөхөрч шүү дээ яг үнэндээ. Тэр чинь 20 хүүхэдтэй 15 хүүхэдтэй тийм ээ. Тэгээд дээрэс нь 2 багштай. Тэгээд тэр сургалтын хэрэглэгдэхүүн орчин бол үнэхээр мундаг байгаа шүү дээ. Гэтэл манад бол 50 60 хүүхднийг ангиж ихсэн. Ганцхан багштай ямар ч сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй. Багш нар бор зүрхээрээ л нэрээ став энэ ийм дампуу юмыг одоо хэдэн оноос хэрэгжүүлээ. Гэхдээ ер нь тэгэл одоо 90 оноос хойш чинь янз бүрээ Жайка, Майка гэл 99 он, 97, 98 ер нь тэгэл 90 оноос хойш бол Монголын боловсрол бол яг дампуур руугаа бол гусаад орцсон. Одоо бүр сүүрэл рүүгээ явж байна яг үнэндээ. Багш нар энийг бол бүгдээрээ дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн учраас бид нар намар 8 сарын 30-нд талбайг дүүргээд улс орон даяар юм болсон шүү дээ үндэсний хэмжээ. Хэрвээ энэ улс орны боловсрол болж исэн бол багш нар ингэж явах ямар шаардлага байхгүй. Тэгэхээр болохгүй байгаагийн дотор нь халуун тогоонд нь ажиллаж байгаа багш нар хилээд байхад энийг ерөөсөө сонсоогүй юм шиг ингэ сууж байгаа байхгүй. За энэ одоо энэ Монголын хуучны одоо арга барилаар ер нь одоо Монгол заншил энэ тийм талын хичээл гэж байна уу? Ер нь байхгүй тий. Энэ Америк, Японы энэгээр явсан бол тийм байхгүй. Ерөөсөө одоо Монгол соёл ах уу ерөөсөө бүр энэ сургуулиудад багангийн ялангуяа багангуудад ерөөсөө байдаг. Байхгүй. Ер нь бол байхгүй гэж хэлэхэд бол хэлсдэхгүй. Иргэний боловсролоор гэхэд л бас л гадаадын юмны хуулбар явж идэг байхгүй. Монгол ахуй орсон юм маш бага. Гэхдээ энэ нь бол ямар ч уялдаагүй хүүхдэд яг наалтаад нэрээ юм шүүгээд хүлээж авахар дайны тийм агуулга биш. Зөвхөн илээд өнгөрөх төдий ийм програмууд орж ирж байгаа байхгүй. Ер нь бол яг нэг нухацтай. За энэ эхний удирдал та нар мэдлэг хөндлөх ёсоо сурч Монгол гэд. Ингээд сайхан ийм үе шаттай, дистралтай тийм ээ уялдаа холбоотой байвал энэ бол хүүхдэд наалдна гэтэл өнөөдөр нэг өөр юм ороод маргааш дахиад нэг өөр юм ороод тэр хүүхэд юу авах юм бэ тэндээс авах хүлээж авах ямар ч боломжгүй. Тэгээд энэ намар сургууль эхлэх болгонд л сурах үчиг солигдсон байна гэж бөө хэлэм болох юм. Энэ бол ерөөсөө яг цэвэр бизнес. Одоо би нэгдүгээр ангид жил бүр нэгдүгээр ангийн сурагчид бүр бүгдээрээ солигдно 9 ном 10 ном тийм үү. Энэ хинийх юм бэ бизнес том хүмүүсийн бизнес. Энд хэн хохирч байна? Монгол орны эдийн засаг дампуураад сөхрөөд багш нарын цалин өрөхгүй байхад жил бүр хичнээн тэр бумаар шинэ ном. Тэгэл тэр номыг хавар болоход аагтлан гээд номын сангаар дүүрэн ном, шинэ номнууд шүү дээ бүгдэрч байна. Яагаад аагтлж байгаа? Аагтлаа ш дахиад нөгөө бизнес нь зогсон ш аагтлахгүй л. Тэгээ шинэ ном, жил бүр шинэ ном. Бага анги бол яг юм шүү дээ. Нэгдүгээр анги ялангуяа дандаа шинэ ном үзнэ. Тэгээ энийг багш нар хилээд байхад нэмэргүй. Хааш нь хэлэх үү энийг одоо? Тэгээд боловсролын яам бүхэл газар хэлнэ шүү дээ. Болохгүй байна гэдгийг. Тэгээд тэр яам дээр чинь удирдлагч өөрсдөө яамныхаа өөрсдөө энэ дээр мөнгө угаагаа сууж идэг. Ямар сүүлийн жилүүдэд яам болгоны төсөв бол дандаа нэмэгдэж батлагдж байгаа шүү дээ. Ер нь бол боловсролын салбарт маш их мөнгө төсвөлөгддөг ч яг үндсэндээ бол багш тэр нөгөө ажиллаж байгаа багш нарт нь биш. Нөгөө бизнес хийх гээд байгаа номны бизнес, шахааны бизнес хийж байгаа хүмүүст л маш их ашигтай тэр мөнгө орж ирдэг юм шиг байна. Тэрийг бол одоо бид нэр цаашдаа дараагийн жилээс бол номон дээр бол бас нэлээд том асуудал хөндөхөө л байж байгаа юм. Сургачид дээр. Тэгээд тэр нэг жил хэрэгжилчээ тэгээд дараа жил нь тэрийг байхгүй болох. Байхгүй дахиад шинэ ном орж ирэн заяа. Тэгээд тэр номыг аагтлаад өөр хүмүүс одоо дахиад шинээр боловсруулдаг юм уу? Дахиад тэр нөгөө сургачгийн нөгөө бизнес хийж байгаа хүмүүс чинь дахиад тэр номоо дахиад шинээр гаргадаг байхгүй юу? Тэгээд тэр доторх одоо ялгаа доторх юм нэг ялгарсан юм байх. Зураг хавцсан солих. Тий, зураг хавцсан солигдох хэмжээний. Наадах нь тэгээ одоо тэр энэ ард иргэдэд бол үнэхээр хүн. Тэгээ заавал тэрийг ав гэсэн байх уу? Гэхдээ яг тэр нь бол үнэгүй. Энэ нөгөө зүгээр улсын төсвөр л мөнгө угааж шүү дээ. Улс. Тэгээ бага сургуулийн мөнгө бол үнэгүй шүү дээ. Бага боловсрол бол үнэгүй, номнууд нь үнэгүй тарагддаг. Гэхдээ энэ зүгээр энгийн иргэдийнх тийм байх л та. Гэхдээ энэ хувийн бизнесийн хувийн сургуулийн яах вэ? Хувийн сургуулиуд чинь өөрсдөө бас дотроо арай өөр програмаар яваад идэг юм билээ. Гэхдээ тэр сургуулиудад сургагчийг өгдөг юм билээ шүү дээ. Гэхдээ одоо чиний яриад байгаа энэ сургагчтай адилхан юм байна. Гэхдээ харин адилхан сургагчийг өгөн дахиад тэр сургууль өөрөө бас энэ өөр номоор явдаг юм. Тэгэхээр чи манай боловсролын бага боловсролын дунд боловсрол чинь нэг маягийн биш юм биш үү?
Харин тэгээд Би тэгж бүх юм л өөр байгаа шүү дээ ер нь. Одоо чи тэнд доржийн сургууль нэг өөр юм зааж байгаа. Энд Балдангийн сургууль өөр Ер нь бол тийм гэхэд үгүйсэхгүй. Хувийн сургуулиуд бол ерөөсөө одоо 10 төрлийн хичээл 20 төрлийн хичээл орж байхад тийм ээ ерөнхий боловсролын төрийн сургуулиуд орж байхад тэр хувийн сургуулиуд өөрсдийнхөө нөгөө одоо математикаар ч юм уу тэр дагнсан хичээлээ давмгаа ордог. Бусад хичээлүүдээ нэх орохгүй байх жишээ тийм юмнууд бол байдаг гэж дотор нь ажилладаг гишнэр бол ярьж байгаа. За яг нэг тийм төр бас давмгаас математик сургуультай физикийн энэ гээд тийм юм бол байх л. Ер нь бол гэхдээ бас 20 төрлийн хичээл 8 дугаар ангид орж байгаа. Хүүхдүүд сөхөрч шүү дээ яг үндэ. Тэр хүүхдүүдийг сөхөрхийг бол тоохгүй шүү дээ. Зүгээр л тэр сурах хүчиг олон байх хэвээр тэдний бизнес цэцэглэх хэвээр гэсэн ийм л байдлаар. За хуучин 10 дугаар ангийн боловсролын системтэй байсан. Одоо 12 дэх систем хоёрын одоо ялгаа нь. Ямар ч ялгаа байхгүй. Тэгээ энэ 12 дэх болгосны ашиг юу вэ? Ашигч байхгүй. Энийг бол багш нар бол их дургу байдаг шүү дээ. 12 дугаар анги төгсөн ямар ч хэрэггүй. 10 дугаар ангиа төгсөөл болж л хэлсэн шүү дээ. Болоо шүү дээ. 8 Тэгэхэд бол одоо ингээд 6 настай оруулж хүүхэд хамлж шүү дээ. Хүүхдийн эрхийг маш ноцтой зөрчиж чинь. 6 настай хүүхэд чинь ээжийнхээ мемиг хөтгөл хүүхдүүд баг орж ирж байгаа. 8 оны 6 настай улс төрийн сонгуульд ороод би явж байхад тэгээд намар нь тойрогтой ажиллана гэдээ би одоо явсан байхгүй. Одоо хаврын сонгуул болоод тэгээд намар нь очсон. Тэгээд бөөм тэр сум орондоо ярьлаа уйлаа майлаа бодлоо. Энэ одоо юу болж байгаа гэсэн. 6 настай. Нөгөө 6 настай хүүхдүүдийг ч аваач хөдөөс хамаад аваад ирсэн. Сумын төвдөө. Тэгээд ерөөсөө ямар ч төлөлт байхгүй тэр жилээс эхэлсэн. 8 оноос. Гэхдээ би яг сайн санаж байна. Тэгээд үгүй нөгөө хүүхдүүд чинь зүгээр тэр яг л нэг хурах шиг юм байна. Тий, айгүй өрөвдмөр. Тэгээ одоо ерөөсөө ганц тоглоом байдгүй. Нөгөөдөө чи гэрээ санаад одоо бүр юу тентнэр юу заахтай тий. Зөвхөн одоо уйлуулахын зогсоохын тулд л байж ийн гэдэг. Үнэн. Тэр сургуулийн багш нар тэгээ байж исэн тэр 8 он. Тэгээ тэр завхрал бол одоо тэгээд сайжирсан юм байна уу? Байхгүй. Ер нь бол одоо бид нар ядаж 7 настай орвол өөр үйдэг байхгүй юу? 7 настай хүүхдүүд хүлээж авах чадвар ер нь бие даах чадвар нь. 6 настангууд бол өмдөндөө баан шин ер нь бол чанга шүү дээ. Бид нар чинь 6 настай хүүхдээ ажилладаг. Энэ манайх одоо энэ Герман энэ Америк энэ дэрийн 6 настай хүүхд сургуульд оруулж байгаа юм шиг юм аминдаа хийх гэсэн юм шиг байгаа тийм. Тэр 6 настанд ч орчин нөрөх. Тэр чинь шал ондоо шүү дээ. Яг цэцэрлэгийн орчин шиг үү. Тий, тэд чинь бол тэр хичээл заадна бид. Заахгүй ш тоглоод байна. тоглох явцдаа сурдаг. Манайх бол тийм ш. Тэд нар чинь бол тэр ихний 2 жилиг бол ерөөсөө тэгж хичээл заадаг. Би лав Германыг мэдчихэв. Ерөөсөө тийг хичээл заах юм байхгүй. Тэгээд чи одоо нэг багшд ерөөс нэг 12 хүүхд юм уу 10 хүүхд байдаг. Одоо бид нар бол ингэж ярьдаг байхгүй. 6 настай хүүхдүүдэд гоё үлгэр ярьж өгөөд онцгой тийм ээ Монголоор тийм маягаар ингэж Монгол ахуйг танилцуулж нэг жил сургуулийн орчинд тасгаж болох юм. Тэрнээс ингээд уншуулах гал үсэг заагаал тоо заагаал тэр нэг мөр бяцхан амтны чинь ядраагаал дээрээс нь нөгөө багш маш их ачааллыг авна. 6 настай ангид орсон одоо олон жил ажилласан багш нар бол бүр сөхөрч унлаа гэдэг шүү дээ. Үнэхээр хэцүү. Тэр бол багш хүүхд хоёрыг бол хоёулангийн ядраа. Програм дэндүү ахтаж байна гэсэн. Ахтаж шүү дээ. Дээрээс нь ачаал авч иж тэр багш 30 гаруй жил ажилласан багш 6 настантай ажиллахад бол үнэхээр хүнд. Хүнд юм лээ. Маш хүнд. Тэгээд цөөхөн биш. 30 гаруй, 40 гаруй, 50 гаруй хүүхдүүд биш 6 настай ганцхан багш. Тэр олон хүүхдүүд үдийн цай тарахаас ахуулаад ачаал бол бага ангид бол маш хүнд. Ялангуяа 6 нас. За энийг одоо эцэг эхчүүд юу юу гэж гомдол тавьж. Эцэг эхчүүд ч гомдол тавьдаг шүү дээ. 6 настай оруулах ер нь хэцүү. Энэ одоо ядаж 7 настай оруулж болдгоо мө гэсэн гомдлууд бол маш их явдаг. Тэгээс гомдсон мөртөө тэгэл ачаад өгчихгүй. Авчрал өгнө шүү дээ. Ялцчгүй хуулиндаа 6 настайгээд оруулсан юм чинь тэгээд хуйлал дагаал явж шүү дээ. Гэтэ энэ бол үнэхээр хүнд чиглэсэн биш. Айгүй муухай бодлого байгаа хгүй харгас. Тийм байна. Тий. Тэр буруу юмыг буруу хийхээр тийм. Харин 6 настай хүүхдүүдэд бол за ингээд системийн дампуу ийм байдгийн байж. За одоо нөгөө гол юм тэр энэ дампуу системийг хүүхдүүдэд ойлгуулах гэж оролдож байгаа багш нарын асуудал байна. Цалин баг гэж. За одоо өөрөө тэргүүллээ. За тэгээд ер нь их чиг олон жагслаа, цуглалаа. Дуу хоолойгоо өргөн баярлаа энэ ард түмэнд юу төр засагтаа. За тэгэл жагслаал их юм боллоо их юм тэгэл нэг хэсэг алгуулах юм
тэгжээс нь дахиад гараад ирэх юм. За ер нь бол зүгээр багш нарын цалин бол үнэхээр амьдрал төрөлцөхгүй үнэхээр бага тарчиг юм гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ энийг ер нь одоо энэ тэгээд нэмээд өгөөч гэхээр юу гэдэг юм бэ? 90 оноос өмнө зүгээр хамгийн анхны жил ажиллаж байгаа багш 650 төгрөгөөр цалинждаг байжээ. Тэр нь одоо 65 төлөг авах хэмжээний мөнгө байж. Гэтэл одоо бид нар 65 төлөгийг 6 сая төгрөгөөр бараг авах. Тэгэхээр л бидний одоо амьдрал 10 дахин амьдралын чанар буурсан байна гэсэн үзүүлэлт гарч байгаа байхгүй юу? 90 он 650 төгрөгийн цалинтай байсан багш өнөөдөр 608 мянган төгрөгийн цалин аваад байж штэ. Энэ хоёрын хооронд бол 10 дахин амьдралын чанар буурч 10 дахин цалин багассан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цалин нэмэх биш өмнөх хуучин хэмжээнд нь хүрэгдгүй маа гэхэд ядаж тал хувьдна гэдэг сая 500 мянган төгрөг яриад байгаа байхгүй юу бид нар? Гэтэл бидний цалин өнөөдөр $200 буюу 500 мянган төгрөгийн одоо цалинтай л явж штэ. Тэгээд эндээсээ бид нар цалингийн зээлгүй багш байхгүй. Бүгд цалингийн зээлтэй 90% нь. Тэр үлдсэн 10% яагаад зээл авч чадаагүй гэхээр эхний жил ажиллаж байгаа багшид зээл олддоггүй байхгүй юу? 6 сараас дээш хөдөлмөрийн дэвтэр дээр нөгөө нийгмийн даатгалын дэвтэр дээр бөглөгдөж банк цалин зээл өгнө. Ингээд бараг 100% зээлтэй л гэсэн үг ер нь бол. Зээл авахгүйгээр бид нар амьдрах ямар ч боломж нөхцөл алга байна. Одоо би гэхэд байрныхаа түрээсийг төлөхийн тулд цалингийн зээл авчиж төлнө үхээс тэр сарын цалингаар байрны түрээс өгөөд амьдрна гэдэг бол үнэхээр утга байхгүй. Ямар ч үгүй. Одоо над шиг багш зөндөө байна. 40 гаруй хувь нь түрээсийн байранд амьдарч байна. 20-30-аад хувь нь гэр хороолд амьдарч байна. Ингээд 70 гаруй хувь нь ийм ядуу тарчиг амьдарч штэ Монголын багш нар. Бид нар цалингаараа байр авах ямар ч боломжгүй. Би цалингийн одоо 8% ипотекийн зээлэнд хамрагдъя гэд банкн дээр очиод хөөгдөд гарч ирсэн штэ. Багшийн цалин хүрэхгүй штэ. Багшаа таны цалин хүрэхгүй учраас зээлэнд хамрагдах ямар ч боломжгүй гэнэ. Ингээд бид нар түрээсийн байранд л амьдарч штэ. Түрээсийн нэг өрөө барьж бараг түрээсэлж чадахгүй айлын хажуу өрөөнд амьдарч байгаа ийм багш нар бол зөндөө байна. Одоо энэ үед тэгж би 1989 би энэ орон сууцны системд байсан. Сүүлд нь 89 оноос хойш энэ одын ардын депутатуудын хөрлөнгөө зэрхэнд энэ орон сууц хуулийг тасаг гэж байсан. Би одоо яг тэнд мэргэжилтээ хийжсэн. Одоо хүмүүс өөрчлөлт гомдол хүлээж аваад сууж идэг. За тэнд хамгийн их өргөдөл ирдэг хүсэлт юу гэвэл орон сууц хүссэн өргөдөл байдаг гэсэн. Манай заграанд ердөө 3 юм л гэдэг чинь нэг хамгийн нэгдүгээр орон сууц хүссэн өргөдөл. Хоёрдугаарт Улаанбаатар хотод иргэн болох паспорт хүссэн хүний өргөдөл. За гуравдугаарт нэг байртаа болсон айл нэг утас тавиулах. За энэ 3 нэг мест их чухал мест байлаа тэр үед. Тэн цагаанаас байраа аваад шууд гараал одоо тэр нэг намхаа гэдэг хүн биш. Тэр хүнд одоо утас тавиулах өргөдлөө өгдөг. За хөдөө орон нутгаас бол хүн шилжиж ирэхэд тойлын хүнд. Ерөөс ингэж одооных ингэж зүгээр дураараа үрж ирнэ гэж байхгүй. Заавал иргэний паспорт аав. За тэрийг хөөцөлд тэнд өргөдлөө өгнө. За хор зөвлөгнө. За ингээ орон сууцнд би өөрөө хариуцсан системийг ярих гэдэг юм л да. Өөрөө ч орон сууц хийсэнтэй холбогдол. Багш нар хамгийн бага болгоддог шин тэр үед. Ялангуяа боловсролын яамд хотын заграас яамд ингэж хуваарлдаг байхгүй. Тэгснэ сургуулиуд 5 дугаар сургуульд 2 байр өглөө гэж тэхэхгүй. Яам аваа яв. Нэг бол нийслэлийн боловсролын удирдах газар хуваарлдаг. Тэнд бол дарганаар нь орчин. Зүгээр энгийн багш бол орно гэж юусэн байхгүй. Өгөхгүй энгийн багш нарт. Тэр үед л тийм зовлонтой байсан орон сууцны зовлон багш нарт. Одоо бол мөн хэвээр хэл байгаа юм байна. Орон сууцнаас тэр үед бол орон сууцыг өнгөө өгдөг байсан. Одоо бол бид нэр зээлээр авъя гэж чадахгүй шүү дээ. Зээлээр хамрагдах гэж чадахгүй. Яг хөө тэгээд тэр нэг гавьяат багш нэг болдог ч юм уу. За тэгээд ер нь 20-оос дээш ажилласан тийм багш нарт тэр яам их тусгайд нь харж үзчих. Боловсролын яам энэ нийслэлийн боловсролын газар энэ тэгжээж нэг байранд орж байгаа байдаг харагддаг байсан. Тэгээд тэр үед бол хамгийн их орон сууцнд ордог хүмүүс нь бол энэ ийм баялаг бүтээгч яамд нар байсан шүү дээ. Барилгын яам, хөдөө аж ахуйн яам, ийм яамнууд голдуу байр барилгатай. Нэг мөнгө их үйлдвэрлэдэг тийм яамнууд байлаа шүү дээ. Тэднэртэй голдуу хуурилдаг тийм системтэй байсан. Багш нарт ерөөсөө байр болддоггүй. Аюу зовлонтой байдаг гэсэн үг.
Хуучин 90 оноос өмнөх багш за залингийн тэр үеийн залингийн систем ч гэж өөр байсан. За тэр үеийн багш нарт өгдөг байсан цалингууд бол хүрэлцээтэй. За хоёулаа багш гэр бүлүүд их олон байдаг байсан. Одоо ч байгаа. Тэгээ нийлүүлээд ингээд 1400 500 600 төгрөгийн цалингаар ингээ хам бүлэд хийгээд тэгээд бас илүү гаргаад банк санхүү тийм хуримтлал үүсгээд ингээ хийж. Одоо бол за тэр хуримтлал үүсгэнэ гэж бол байхгүй. Тийм ээ? Тэр бол байхгүй. Зүгээр яаж амьдраад байна. Тэгээ одоо энэ 600 700 зээлээр л амьдарч байна яг үнэндээ. Өрнөөс одоо нөгөө цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Тэгээ энэ чинь өөр чинь ингээд жил болгоо ингээд нэмэгцээр хагаад тэг чи одоо сүүлдээ бүр дийлдэхэ байна үсттэй. Тэгээд одоо нөгөө зээл аавна. Зээлээ арай гэж төлөөл ер нь дуусах төгсөлтөнд дахиад нэмээд зээл аавна. Ийм маягаар л явж шít яг үнэндээ өрнөөс одоо энэ нийт багш нарын ч одоо энэ хичнээн хувийн энэ өр зээл баригдсан юм чинь. 90 гаруй хувийн зээлтэй. Зээлгүй багш гэж юм байхгүй. Зарим нь одоо энэ ангийнхаа хүүхдүүдээс эдэлж байгаа хэрглэж байгаа юм хамаагүй дор байна гэж ярьж Тэгэлгүй яах юм бэ? Дор биш. Хамаагүй дор. Одоо Энэ нэг багш дээр ярьж байгаа одоо энэ бид нар бол ингээ хүүхдүүдийн өмнө гараад хичээл заахаас ичдэг гэж юм дээ шүү дээ. хичээл л одоо формтой болчиход байгаа шүү дээ. Хувцснаасаа болоод одоо бид нар ичдэг. Одоо сургуулиуд нэг формжод байгаа шүү дээ багш нар. Бас уу? Тий, форм өмс. Би манай сургуулийн дээр бол форм өмсдөг шүү дээ. Багш Тэр нар нь баг амар байгаа байхгүй өдөр болгон өөр хувц өмсөхгүй. ийм тийм бусад орн тийм юм байд юм. Бусад оронд мэдэхгүй байд. Манай Монголд л гарсан. Манай Монголд сони юм гарна л. Манай Монголд Би лав энэ өөр улс багш нар нь формчдсан тийм улс гэж би лав сонсоогүй юм байна. баг Сони юм байхгүй хаа. сонс. Би ч гэсэн сонсоогүй. Ер нь бол манай Монгол ядуурлаа одоо хүлээн зөвшөөрөөд багш нараа Гэхдээ наач нь бас нэг баг бизнес болчих. тий бас бизнес. Бас бизнес болчих. Тэр чинь авахын тулд бас л нэг газараар хийлгэн тийм ээ. Тэгээд тэр чинь мөнгө. Тэгээд нөгөө сургуулийн захирлын чинь бизнес болчих шүү. Тэгээд Тэгээ багш нар одоо ижилхэн форум даргах өмсөж ч юм уу тий. форум өмсөж зогсож байгаа юм шүү. Одоо бүгд манай сургууль хэл бүгд формтой шүү. Ер нь Баянголын өргөн тэр чигээрээ формтой. Тэгээ энийг одоо юу гэж тайлбарлах вэ? Их гоёо тайлбарлаж байгаа. Гэхдээ яг хөө зүгээр одоо нөгөө багшийн имиж тий харагдах байдал янз бүрийн хувцас эрээ алга юм өмсөхгүй хүүхдийн өмнө гэж байгаа. Ой зөө зөө. Тэгээ формжуулсан юм уу тэгээд одоо? Ер нь бол формжуулсан шүү дээ. Сургуулиудаар та ингээд яваад харуул формтой багш нар л таарна. Тийм үү? Би ерөөсөө сонсоогүй надад чи өөрөө ч сонссон. Яг энэ телевизээр Та нэг боловсролын салбартай ойр биш болохоор сайн мэдэхгүй Тийм байгаа байна, та. тийм. Энэс бол формжууд бол овоо хэдэн жил болцсон. за тэгээд энэ төр засаг юу нэгээд одоо энэ сүүлийн үед нөгөө нодон намар хамгийн сүүл жагсаал танаас нэг цугулсан. Гэхдээ тийм юунд энэ жагсаж байгаа тэмцэж байгаа улсууд дотор зарим нь одоо нэг хачин хувийн сонирхолтой тэгээ нэг янз бүрийн аргаар ингээд мөнгө олоод яваад байдаг нөхдөд тэр жагсаал дотор сууж байгаа харагдах юм. Миний танд багш нарын төлөө өгсөн өөрөө багш биш багш нарын одоо ажиллаж мэдэхгүй нэг тийм ийм имийг далимдуулж нэг мөнгө босгож өгдөг. Тийм мерсер мэтийн хүмүүс харагдан лээ тэр намрын юм дээр. Ер нь бол Танайх чинь хоёр хуваагдсан гэж яриад. тэмцэл аливаа тэмцэл ер нь дотроосоо л өт нөгөө тос дотроосоо өтдөг ч үлээ те тэрэн шиг Дотроос өвдөл аюултай гэж. ер нь бол тэгээд яг л тийм л юм байл л дээ. Тэгээд үнэн юм гэж бол маш энэ нийгэмд бол ховор болцсон юм байна. Үнэн бүхэн худлаа болж те худлаа юмнууд үнэн болцсон юм муухай цаг юм байна гэж би бол дүгнж байгаа. Яг зөв үнэн шударгаар ингээд хууштай явж байгаа нэгийг явуулахаар элдв өнгөөр гүтгэж доромжилж нэр хүндийг унгаагаад нөгөө муухай яг тэр хор гутгаад явж байгаа хүмүүс болохоор аюул сайхан ингээд өстө цээжэд илдээдгүйгээд байгаа байхгүй юу. Гэтэ бол бид нар өнөөдөр багшийн цалины мөлтгөр хороо гэдэг нэг 10 гаруй хүн байсан. Тэгээд одоо баг хоёр хуваагдсан ч таашаа. Одоо тэгэл хуваагдсан л та үзэл бодлын үед зөрүүтэй учраас ингээд усан дээр зуршилтай ирвэл ямар ч байсан энэ тэмцлийн явцад Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдгийг байгуулад цэвэр яг багш нарынхаа эрхшийн төлөө одоо дуу хоолойгоо өргөё гэсэн ийм байгууллагыг бол байгуулчаад явж байгаа. Тэгээ энэ дээр бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо бол маш их тоглолт хийж байна. 100 жилийн түүхтэй бид нар л одоо энэ бүх юмд гэрээ хэлцээр бүх юм бид нар л орох ёстой. Та нар бол хэн биш юу ч биш гээл
бид нарыг одоо гарч ирсэнд маш их сандарч байгаа. Одоо ямар ч өрсөлдөгчгүй 100 жил идэж уугаад тансаглаад явсан хүмүүс өнөөдөр үнэн бодит одоо муу мухай булхайгийн дэлгээд шудрах хүмүүс гараад ирэнгүүд их сандраад бид нарыг бол элдвэр хэлж байна. Үгүй эдгээр чинь бол зүгээр засгийн газрын гар хөлнө. Яг л засгийн газрын карман. Би юу тэгж ойлгосон шүү дээ. Ер нь бол үнэн. Одоо заа ингээд нэг удлаа жагссан болчих. Тэгээ энэ эдгээр чинь татаас авж ийн энэ үйлдвэрчний нэвлийн баахан байр савыг түрээсэлж ийн. Чанга юм бэлээ. Тэгээ энэ зүгээр засгийн газарт тийм нууц хувилдаанаар би тэгж ажилладаг. Үнэн. Тэгснээс одоо яг тэр салбарынхаа хөдөлмөрчд ирэх ашигын төлөө би тэмцдэг хүмүүс биш вэ гэж харсан. Монголын үйлдвэрчний эвлээ холбоо бол анх гарахтаа л ерөөсөө л Монгол Ардын Хувьсгалт намын үзэл сурталын зэвсэг байсан. Пионерын байгууллага, үйлдвэрчний байгууллага, эвлийн байгууллага гэх тийм үзэл сурталын зэвсэг байсан, одоо ч байсаар байгаа. Монгол Ардын намын эрхэлж байгаа намын. Тийм учраас бид нар Монголын тэр чинь одоо угшилтай гэж байна. Угшилтай. Харин Монголын үйлдвэрчний эвлийн холбоо хөдөлмөрчдийн эрх ашигыг хамгаалдаг биш, засгийн газрын гар хөл болоод за танаа байгуулсан одоо үйлдвэрчний эвлэл байна шүү дээ. Одоо энэ Монголын үйлдвэрчний эвлэлээс харьяалагдахгүй. За эднэртэй бол үжил бодол нийлдэггүй. Санал нийлдэггүй. Ер нь зорилго нь бол ерөөсөө хөдөлмөрчдийн одоо нөгөө зорилго бол адилхан мөртлөө эднэрийн тэр явуулж байгаа үйл ажиллагааны шал өөр. Эднэр болохоор хүний биш. Баасан гэд хүн Монголын чөлөөт ахмадын холбоо гэж байгуулсан шүү дээ. Одоо тэрнтэй адилтгаж үзэж болох уу? Гэхдээ ер нь тэгэл бид нар багш нарын эрх ашигыг хамгаална гэж байна. Хандгыг нь одоо чөлөөт тийм ер нь бол чөлөөт. Ерөөсөө хинтээч хуйлдаж нийлээд л одоо та нар чи ард хэм тэр байгаа энэ манайхан чинь нэг тэгж гутаад байна шүү. Одоо инквер дарга байгаа, арчилсан нам байгаа. Тэгэл таныг ч одоо байгаа. Одоо энэ телевизээр гарвал тантай ярьсан одоо сайхан самбуу байгаа гэд. Гэхдээ ярьж лэг. Бид нар өнөөдөр нам харгалцахгүй, боловсролын төлөө, ирээдүйн хойрцохоо төлөө сэтгэл зовсон бүхэнтэй нэгдэнэ. Өнөөдөр сайхан самбуу дарга Монголын боловсролын төлөө бас ингээд үгээ хэлээд үзэл бодлоо илэрхийлээд тэрэнд сэтгэлээ чилээж байгаа бол бид нар сайхан самбуу даргаыг дэмжин шүү дээ. Тэрнээс хамаагүй тэр төрийн ордонд суугаад боловсролыг унтрааж унгаах гэж байгаа хүмүүстэй бид нар хизээч нэгдэхгүй, эвсэхгүй. Тэрний эсрэг байр суурьтай байна бид нар. Би бол одоо энэ Монголын эрүүл мэнд боловсролын системийг бол ёстой дээд зэргийн дампуурсан систем гэж үздэг хүн өөрөө. Би улсын хурлын гишүүн байхдаа энэтэй үзсэн, дотроо ганцаардсан. Одоо энэ их хурлд байж байгаа нэг ганц нэгэн залуучууд байна шүү дээ. Одоо ганцаардаад дуурч чадахгүй байна шүү дээ. Одоо ямар зэнтэй их хурлыг огцрох энэ 64 хүмүүс янзлахгүй бол би хурал суухгүй гээд одоо ингээ ганцаардаа л одоо ингэж. Би бол тэр 8 онд би ганцаараа л энэ оюутлогоо өөдөөс ганцаараа ер нь тэгээд энэ ямар нэг ийм намын лоерч дотор ганцаард нэгдвэл маш аюултай хэцүү. Ерөөс юм хэлээд нэмэр байхгүй. Одоо энэ жахлан хараг ивэл дагаад орч юу ч яриад нэмэр байхгүй. Нар хүүгээ хурал суудгүй чинь одоо суугаад нэмэргүй юм чи. Юу ч яриад нэмэр байхгүй хүлээж авдаггүй. Тэг ингээд дотор бүлэглэл үүссэн. За энэ бүлэглэлийг бид нэр устгаж эдрийг дарж авч иж энэ Монголын эрүүл мэндийн систем, энэ цалингийн систем, энэ боловсролын систем, энэ боловсролын багш нарын энэ цалин системийг үндсээр нь өөрчилдгүүл юм бол энэгээр ингээл байгаад байна. Юу ч өөрчлөгдөхгүй байгаад байна. Гэхдээ юу нь яг зүгээр юм бол хэмжээтэй хязгаартай. Энэ дандаа ингээд дарангуулад ингээд ноёроод байна гэж тэгж боддгийм шүү байна. Тэр битгий хэл эдгээр чинь одоо хуучин Монгол Ардын Хувьсгалт намын гитгчний 10-44 жил ноёрхсон тэгж идж уусан тэгж улаан намиртай машин тансалсан энэ гээд тэдний чинь 90 онд нэг барьж авал сүйд хийсэн. Тэр усууд чи ерөөсөө тэр төр засгаас авсан юм нэгч байхгүй. Эдний одоо авцсан идэж уудсан юм гарч. Тий. Ер нь сайн цаг ирж байгаа. Монголд сайн хүмүүс нь гарч ирнэ. Тэгвэл эднэртэй тооцоо удах цаг ирнэ. Ирнэ. Энэ олон жил энэ багш нарыг, энэ эмч нарыг, энэ Монголын ард түмнийг доромжилж өөрсдөө энэ тархан цацгалан хуулц мэт байж байгаа энэ нөхдүүд. Одоо яг энэ төрүүчээсээ би нэг оролдоод аваач чигээгээл шалгаж байгаа юм шиг гүйч юм шиг ингээл байж. Жинхэнэ шалгадаг хүмүүс нь энд ард түмэн өөрсдөө сонгоо гаргаад ирэх юм бол эдрэг бол шалгаад ялын нүүрлэх шиг амрах юм бол байхгүй л тийм. Зөвхөн монголчууд одоо энэ зөвхөн энэ сонгуулийг л жоохон буруу хийгээд энэ хоёр намыг хуваагдчихал ингээд байгаа болохоос биш. Тэгээ эдгээр чинь ерөөсөө энэ юмыг өөрчлөе, шинжлэе,
энэ багш нар ингэж зовж ийн, энэ эмчнэр ингэж зовоод байгаа юм байна. Гол гогцоо нь эндээ байна. Энд төр гэж тэгж боддог тийм сэтгэлтэй хүн энэ байдгүй байхгүй энэ төр чинь. Яа гэм бэхээр яаж тэр гой жүжиг найруулж энэ татвар төлөгчнэрийн мөнгийг хурааж авцараад төрийн мөнгө гэж нэрчиж чаддаг гэж. Татвар төлөгчнэрийн мөнгийг авцараад төрийн мөнгө. За тэгээд тэрийг чинь одоо яг өөрийн юм шиг авирлж байгаа тийм. Өөрөө хавтраас авч ирээд тарааж байгаа юм шиг. Тэр яаж үргэлжлэх идэрт тусаан юм биш. Тийм учраас тэр дүрмийг өөрсдөө зохиогоод тэгээ өөрсдөө тоглолт хийж энэ мөнгө гэж байгаа. Яагаад чи энэ яамны сайд их хурлын гишүүн болоод дараа нь яамны сайд болоод энэ хоёр том нэгэн төсөв баталдаг, нэгэн төсвөө зохиож их хурлд оруулдаг хоёр том мэдлийг нэг хүн гартаа авчихад зүтгээд ингээд байна. Энэний үр ашиг ямар их шунлын тэнд байна гэдгийг энэ хоёр албан тушаал хавсарч хийж гүйцэтгэлээ биелүүлж шít. Тэгээ их хурлын чи би бол 8 он энэ их хурлд ороод би ерөөсөө мэдсэн. Биш 50 гишүүн бол ямар ч хэрэггүй. Одоо яг тийм байгаа үз. 50 гишүүн бол ерөөсөө ямар ч хэрэг байдгүй. Тэр 50 бол зүгээр 90 100 уу байна гэдэг хамаагүй. Нэг хэсгийн томилтыг гадагшны явуулчихна. Нэг хэсэгт нэг ах トゥ амрах сатынд яамны газрын дарга төрийн нарийн дэд сайд майд гэдэг ингээд өгөөд амын таглалчихна. Тэгээд тэр жинхэнэ яг тэр луур хийгд оролцдог нэг 20 хэдэн гишүүн байгаа шүү дээ. Энийг одоо тэр 2000 онод ордохын төлөө гэдэг хуулиар хийгээд ингээд давхар дэлгүүр өмсдөг болгоцсон. Тэрнээс өмнө их хурлын гишүүн сайд хийж болдгоо. Тийм байсан тий. Тэгэхээр зэрэг юм идэж болдгоо, ууж болдгоо. Нөгөө хоёр тустай байгууллагч би энэ их хурлын ажлыг хийгээд засгийн ажлыг хийдэг байсан. Тэгээд тэр нийлүүл хонь хург болгоод ингээд тавьчихсан чинь энэ завхрал ингээд үүсчихэд одоо яг 30 жил болох гээд байна. Энэ чи 90 онд Бямсүрэнгөөр ахлуулсан хамтарсан засаг байгуулсан 2 жил. Тэгэл 92 онд шинэ үндсэн хууль гараад тийч явсанаад одоо ингээд 20 он гэхгүй яг 30 жил болж байгаа байхгүй. Тэгээд тэн дотор тийм сэтгэлдээ инженерээ бодсон, иргэдээ бодсон, багш нараа бодсон. Тэгээ энэ систем гоё сайхан болгоё. Үнэхээр одоо хуучны системээс бид нар бол бүр 7 дор. 7 дор. Би нэг сайхан ардчил гэдэг нэг сайхан үг л яриад байдаг. Тэгээ тэр ардчлалын юмар одоо ерөөсөө биелсэн байдгүй. Хаа байгаа тэр Америк энэ том өндөр хөгжсөн аль их орныхоо төлөө юм бүтээсэн улсуудын яаж хийсэн аргыг мэдэхгүй юм хийх гэдэг дайраад ингээ мөнгө надад авахгүй. Мөнгөних чишлэлтэй энэ чинь нөгөө би түрүү хэллээ шүү дээ. Тэр тоглоомын дүрмийг өөрсдөө зохиож тэгээд тэрийг гар хөл болгогч нараар хийлгдэг учраас энэ төрийн мөнгө ингээ алхуулчих. Тэгээ багш нарын цалингаа нэмж чаддаг. Тэгээ одоо нэг сонгуульд явсан баахан хүнийхээ ажилтаа болгож дараагийн сонгуульд ирсэн. Зөвхөн намаа аварж үлдэхийн тулд л эдгээр чи сонгуул хийсээр одоо ийм л гайч. 7 удаа их хурлын сонгуул 7 удаа ерөнхийлөгчийн сонгуул хийсэн билээ манай. 92 оноос хойш хамтарч үзсэн, дан дангаараас барьж үзсэн. Тэгээд ерөөс ойлгохтой болов. Энэ ер нь бол тэгээд ер нь би боддгийн энэ Монголын ард түмний төвчээр үл юмтай барагдчихэв. 1990 онд нэг яг ингэсэн байсан юм аа. Энэ улс төрийн төвчөөний 9 хүний зураг хаал очсон тэр хүний 9 хүний зураг байж байдаг. Тэгээд тэр улс төрийн төвчөөноос бүр үнэхээр уйдсан, залхсан тийм байсан. Одоо тэгээд одоо манангаас залхаж байна. Тэр улс төрийн төвчөө гэдэг үгний оронд манан гэдэг үг бий болсон юм байна. Тэгээд одоо салах гэж зүтгэж явах шиг байна. А ерөөсөө тэр нэг ийм химнэл хугацаанд болж явах шиг байна. Тэгээ ард түмний амьдрал дээштэй одоо Сингапурын тэр шиг одоо би л бод энэ Сингапур, энэ Өмнө Солонгос, энэ Тайланд, Малайз энэ төр бол ерөөсөө нэг 15-аас 17-8 20 жилийн дотор л ерөөсөө улс нь босоод боловсруулалтын системийг янзлаад, эрүүл мэндийн хүмүүсээ янзлаад, орон байраар нь хангаад ерөөсөө ингээл тосгоцсон юм шүү дээ. Ерөөсөө 20 жилийн дотор. Сэтгэл байвал тий. Тэгэхэд чи манайх одоо 30 жил болох гэдэг чинь хэвээрэл үз тараад байдаг. Тэр Сингапур эднээс хүн ам бага шүү дээ. Хүн ам нь цөөхөн шүү дээ. Дээрээс нь маш их байгалийн баялагтай шүү дээ. Тэгээ энэ одоо энэ их хоёр том гүрэн дэлхийн бодлогын тодорхойлж чаддаг энэ хоёр гүгээр энэ улс дэлхийн
хэн ч юм ярьж чаддгүй. Тэгээ ийм хоёр улсын дунд байж. Гэхдээ энэ хоёр улсын тусламжийг энэ боловсролын систем, энэ эрүүл мэндийн системтэй нэг үнэн зөв аваад ирч чадахгүй. Холоос авчираад байгаа юм. Гэхдээ одоо Япон, Америк, Канадаас бид нар яах юм бэ? Энэ хоёр чинь эрүүл мэнд сайн хөгжсөн учраас хүн ам нь ийм олон байна. Тийм. Боловсролын систем нь асар өндөр хөгжсөн байна юм. Хөгжил өндөр байна те. Гэхдээ энэ хоёроос юм сурахгүй юм ерөөсөө. Орсоороо болоод л явсан шүү. Гэхдээ энэ хоёроос юм сураад энэ хоёрынхоо сайхан юм ин чин зүг ганцхан хэл даваал ин чин суралцуулаад багш нараа сургаад хүмүүсээ сургаад гэж яаж энэ хоёр улс бол манайхыг одоо биднэрт ийм багш нарыг ингэж сургамаар байна. Тэгмээр байна гэхэд волейболыг гэж лав хэлэхгүй. Юу яриад та нар өөрсдөө бие таахгүй. Одоо тэгээд ингэ бодол алах. Сэтгэл алах юм уу? Одоо тэгээд ерөөсө хийж байгаа юм болгоно буруу. Энэ төрс гэж. Түүний ялангуяа энэ боловсролын систем, эрүүл мэндийн систем хоёр бүр замаа алдаад завхраад бүр дуус. Одоо энийг яг хөө өөрчлөлт шинэ хүмүүс нь одоо гарч ирээд сонгогдоо гарч ирвэл ерөөсөө хуулийг шинээр бичих хэрэгтэй. Бүх юм шинжлэхгүй л болов. За тэгээд төрийн ч одоо гол би нэг дөрвөн үүрэгтэй байх л гэж ойлгоод идэг. За нэгдүгээрт нь одоо энэ хүмүүсийн эрүүл мэндийг энэ төр анхаарал. Энэ урдсан сэргийлэх тэр юмд нь хамаг хөрөнгөний зардаг. Тийм ээ? Тийм. Энэ хаваар ослоос урдсан сэргийлдэг, энэ өвчнөөс нь урдсан сэргийлдэг. Нэг юм байна. Үнэ эрүүл. За үнэн эрүүл болчих тэр зэрэг хүнээ сургах асуудал. Зүг боловсон сургах. Монгол зан ахуйгаараа Монгол болгож өсгөж хүмүүжүүлэх. Хоёр дахь үүрэг нь. Гурав дахь үүрэг нь эрүүл хүнтэй боллоо, сайхан боловсролтой хүнтэй болчлоо. Энэ хүмүүс сайхан ажлын байраар хангаж өгье. Хангах үүрэгтэй ерөөсөө зохицуулах үүрэгтэй. Тэгээ ингээд эрүүл боловсролтой, ажилтай. За ийм улсуудыг одоо яах вэ гэхээр одоо амьдрах орон байраар нь хангаж өгөн санагддаг. Яг үнэ. Орон байраар нь хангах. Хуучин чинь одоо байрыг орон сууцыг барьсан өдрөөс нь хуваарлал. Тэр байранд орсон хүн орсон өдрөөс л мөнгө төлөл үйлсгийнхээ хөрсийг төлөл байрныхаа мөнгө төлөл явдаг гэсэн. Юу ийм 8% зээл нэг тэгээд бас л мөнгө угаалт те 8% зээл чинь. Одоо орсон өдрөөс мөнгө төлөл явсан. Одоо тэгээд энэ 50,000 20,000 байр эзэнгүй байна. Эндээ одоо энэ хүмүүсээ оруулаад мөнгөний төлөлөд тэр орсон өдрөөс нь төлөөд тохироо явчих болдгоо. Энийг нүүн дөрөв зохицуулаад. Хүний төлөөс сэтгэлгүй зүгээр мөнгө л харагдаад байгаа байхгүй юу? Их мөнгө угаах гэх. Тэгээ мөнгө угаах гэхээр нөгөө багш нарын шаардлага нь хүрэхгүй. Цалингийнх нь нийт юу хүмүүсийнхаа зүгээр сайн сайхны төлөө юм бодохоос өмнө өөрсдөө нөгөө энэ богино 4 жилийн хугацаач богино юм л да. Энэ дотор 2-3 хуваагдаж идэж одоо ардын 3 дахь хуваагдах гэдэг 3 дахь ээлж нь хоолндоо хөрөл сүхтэйг ноцолтоод ингээд янз бүрээр хэлээд энэ үний чимтэйгээд ажил хийх одоо авчаа ийн гэдэг ингээд. Тэгээ нөө хугацаа молтор хугацаад өгөхөд ирэхэд танаа яамны сайд одоо юу гэж Монголын ард түмний төлөө багш нарын цалин нэмэх гэж ажиллаж байгаа. Тийм, ажиллах. Өөрийнх нь хугацаанд дуусчих гэдэг чинь өөрийнхөө юм л хийж авал молторхыг бодно. Сая бол зөвлөгөө нэртэй бараг хэдэн тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн шүү дээ. Зөвлөгөө хийх ямар шаардлагагүйсэн. Монголын багш нар 8 сард өөрсдөө зөвлөгөөний хийцэн байхгүй юу? 10 сарын 5-нд онц их хурлаа хийцэн байхгүй юу? Бид нар болохгүй байна гэдгээ бүр төр зэсгтээ уламжилсан шүү дээ. Тэгэхэд дахиад зөвлөгөө гэдэг нэрээр маш их мөнгө угаасан. Тэгээд тэр зөвлөгөөнөөс гарсан үр дүн ач холбогдол юу ч байхгүй. Багш нар тэрэн дээр бол маш их юу буруушаад. Одоо чинь танай багш нар чинь амарцсан. Одоо хэл ам байхгүй. Одоо хэл ам жоохон дарагдсан. Тийм энэ төр засгийн сайхан юм гарлаа л да тийм. Тэгээд бид нар 8 сараас дахиад үргэлжлэн шүү дээ. 9 сарын 1-нд бид нар болохгүй бол хичээл эхлүүлэхгүй гэж үзсэн шүү дээ. Гэхдээ энэ одоо нэг эмчнэр урдчдаг нэг сүржигнэл ажил хаях юм болоод байна. Эмчнэрийн ямиг бол бид нар сайн. Энд танай энэ эмнэлгийн байгууллага юу хоёрын чинь тавиад байгаа төр засаг тавьж байгаа шаардлага чи адилхан харагдаад байх юм. Адилхан мөртлөө зорилго нь бас л өөр байгаа юм шиг байна. Тэгээ адилхан бол одоо ингээд мөхтэй огшоо ингээд нэгдээ гэдэг нийлээд бол бий бэлэн биш шүү дээ. Тэгэхэд хязгаарч тэгдэггүй байхгүй юу? Харин би гайхаад байгаа. Наадах чинь өөр өөр бодлоготой л байгаа цаанаа. Тусдаа юм яриад байх юм. Тусдаа өөр юм яриад. Хоёулаа ингээд харахад зэрэг хоёулаа цалин байгуун цалингаа нэмүүлээ ингээд тэгээд их юм. Тэр нэг хин гинэ тэр нэг хүүхэн байна. Тийм. Танайх чинь нэг залуу байдаг. Тийм манайх чи Бацар гэдэг хүн байгаа шүү. Нэг залуу байдаг.
Тэгэл нэг сүртэй нэг ингээд нэг эдэн өдөр гарч ирээл тэгэл нэг талбай дээр нэг олбог дэвссэн завлаа. Угаасаа л үйлдвэрчний эвлэлийн энэ бүр нэг цаанаас нэг худлаа нэг тавилттай жүжиг гээд байгаа шүү дээ. Бүр нэг худлаа нэг бүр сайн мэдээлтэй. Үйлдвэрчнийхэн бол яг тэгээ сурцсан байлээ юу. Тэгээ одоо танаа энэ чөлөөт үйлдвэрчний эвлэлийг багш нар чинь хэр зэрэг дэмжиж байгаа юм. Одоо яг ингээд багш нар бол хөөрхий дэмжиж байгаа. Сайн байна л гэж байгаа юм. Гэтэл дээрээс удирдлагын дарамтлж чинь дахиад үйлдвэрчний эвлэлийн холбоо хорооныхын хүмүүс дарамтлж шүү дээ багш нарыг. Багш нар маань бол ер нь маш олон дарамтанд ороос л өмдөж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэл жоохон болохгүйг нь ажлаа сална гэж ажлын байрны дарамт үзүүлнэ. Одоо цогцлмаа сайдны хүртэл 8,000 багш ард бэлэн байна. Ажлаа салахад бараг л бэлэн гэж ингэж ажлын байрны дарамт үзүүлсэн. Тэгээд тэр ард нь байгаа 8 багш 8,000 багш бол байхгүй. Ийм баг цалин аваад өрөнд ороод хичээл заа юу гэж байгаа юм баг та. Эзэрч байхгүй. Одоо сүрдүүлэх юм байна. Тий, сүрдүүлэх байхгүй юу? 1500 багш Солонгос руу гараад 800 багш нь ирээд 700 багш харлаад үлдсэн. Үнэн. Энэ бол өстой үнэн тоо. Наад гэж одоо хэрвээ энэ солонгос одоо багшийн хомсдолд орлоо шүү Монгол. Энэ солонгосууд мэдэх юм бол наад ч одоо их аюултай шүү. Тий шүү. Энэ одоо Монголын багш нар ингээд зуныхаа амралтай Монгол юм манай улс руу халтур хийж ингээд энэ олон улсын сайт маятан дээр юм дээр бичигдэх юм бол энэ наа шившиг болох. Энэ бол шившиг байхгүй юу? Тэгээд нүдний хар ажил юм. Дэлхий дээр хизээ ийм улс байсан юм. Байхгүй. Манай Монгол зуныхаа амралтаар солонгост очиж 3 сар амрахгүй бүр амар ядраад ирдэг байхгүй юу? Хөөх хамт бүр ядраад 12 цагаар ажиллаж байгаа шүү. Туйлдаа хүртэл ядарч ирээд намар хичээлдээ ороод яг тэр ажлынхаа явцад ядраад эргээд эмнэлэг твцэж штэ багш нар. Энэ бол үнэхээр гутамшиг байхгүй. Одоо энэ төр зэсгийг өөрчлөөд бүр шал өөр болгомоор байна. Тогтолцоог нь өөрчлөөд энэ худлаа ярьдаг энэ нөхдүүдийг бүгдийг солимоор байна. Одоо бид нар бол битгий улс төрж гээд байгаа. Би улс төрж гин. Одоо би өнөөдрөөс эхлээд улс төржөөл явна. Үнэхээр боловсролын төлөө зүрх сэтгэлтэй хүмүүсийг Монголын багш нар дэмжих хэрэгтэй. Тэрнээс энэ худлаа ярьдаг энэ 76 ээлжилж гараад 30 жил Монгол улсыг самарсан. Өнөөдөр ямар ч болж байгаа юм алга биш шүү дээ. Боловсрлоор нь дамжуулаад харийн бодлогоор бүр дампууруулж шүү дээ. Цалин багваагийн цаад утх нь ерөөсөө дампууруулах бодлого шүү дээ. Тийм тийм яг та энэ хувийн сургуулиудаар дамжиж нэг хамтарсан хөрөнгө оруулалт нэрийн доор баахан гадны юу оруулж ирэх юм байна. Хувийн сургуулиуд төвсөх зардлын мөнгө дэмжлэг гэдэг аюул хөнгө өгдөг юм байлээ. Байлгын оч одоо энэ зайсанд байна. Тэгэл их хурлын гишүүд өөрсдөө захирлын нэг яармагт одоо тэр бас нэг том сургууль байна. Тэрийг би ингээл эзэдүүдийн арга дандаа энэ боловсролын яамд ажиллаж ирсэн. Өөрсдөө гар хөл болж ирсэн ийм нөхдүүд байгуулсан. Үндсэн үйл ялгуурлан гадуурхаж шээ. Нөгөө ерөнхий боловсролын одоо сургалт үн төлбөргүй байх ёстой. Тэгээд энэ манай сонгогч нар энэ сонголтыг юусэн маш буруу хийгээд байгаа учраас энэ улс төрчид ингэж их даварч байгаа. Багш нар бол одоо уриална 20 онд телевизээр гарч ирлээ шүү дээ. Эдрийг дахиж гаргахгүй. 28 жил суусан байна гэдэг. 28 жил төрийн албанд энэ ордон дотор суусан байна. Нямд орж лүндээ жансан нэрлэлсэн байлээ. Тэр 28 жил байна, 24 жил суусан байна. 20 жил суусан байна, 16 жил суусан байна. Тэгээ юу ч өөрчлөөгүй. Тэгээ юу ч өөрчлөгдөөгүй. Тэгээд ихэнх нь гавьяат болсон байна. Бүгдээр гавьяат болсон байна. Тэр өөрийнхөө эзэмсэн мэрэгжил чиглэлээр гавьяат хуульч болсон байна. Гавьяат эдийн засагч нар болсон байна. Гавьяат юу гэнэ вэ? Тэр их хурлын гишүүн ихэнх нь хурдан морины одоо тод мандавьяас нар байгаа. За эмэгтэй эрэгтэйгөө бүгд гавьяат болсон байт юм байна. Гавьяатын тэмдэг зүүсэн байна. Тэрийг харуулж ин л л дээ. Тийм харин. Тийм юм хийжээ гэж. Өөрсдөө шагнаад, өөрсдөө баяжаад ингэж сууж идэг. Одоо энэ улсын хурал дотор чинь бизнесгүй гишүүн гэж нэг заалга. Уужим бол бидний нэг ороод төр засгийг нэг жоохон янзлаад бизнес нэг зөв галдарлалд оруулж байгаа орохоор бизнесээр орлоо гэл хил ам шуугаал гэсэн. Одоо бол өөрсдөө танд энэ хөрөнгө оруулалтын мэдээлэл гэж нэг бас нэг. Гэхдээ энэ бол бас үнэн биш аа. Хурдлаа мэдээлэл үг. Юм 50% мэдээлж байна. 50%. Одоо би энэ улс төрчдгийг ихэнх таних юм аа, мэдэх юм аа. 90 оноос хойш. Ихэнх нь одоо хотын цагаар байр хөөцөлдөөл энэ иш дарга мөнгө заргалдаар ваасанчууд дарга өрөө их сагчээс нөхдүүд л одоо энэ их хуралдал байна. Өөрөө байртай тэгсэн мөртлөө хүүхдтэй байр хөөцөлдөн ахаад нэг хүүхдтэй байр хөөцөлдөн тэгэл байр гэл тэр дарга нарыг ажлыг нийлэхгүй
үүдийн сагч ирсэн нөхдүүд. Энэ ардчлалын том хараацаа юм яриад байдаг ус чи эхлээл 90 онд бүгд өөрсдөө орон сууцыг л авсан шүү дээ. Шийдж өгсөн шүү дээ. Орон сууцыг бүгдөө л орон сууцгүй улсууд ирсэн. Бүгдэнд нь орон сууц өгсөн. Тэр нэг Оросын мэрэгчлэлтүүд гараа яваал их олон байр Оросын сот 1 2 3 дугаар сотын гэрээстүүдийн байр орон сууц тэднээс бүгдэнд нь орон сууцыг хангуулж авч ирсэн байхгүй юу? Нөгөө хардчил ярьж ирсэн сууц. Бүгдэнд нь орон сууц шийд. Орон сууцаа шийдүүлж авсан. Хамгийн эхлээд. За тэгээд нөгөө ядуу зүдүү юм үзээгүй байсан улсууд чинь гинт нэг төрийн эрх мэдэл ингээ аваад ирэхээр зэрэг ерөөсөө л тэрийг ашиглахын төлөө тий. Идэхийн төлөө. Тий. Одоо багыг идэхийн мөрөддөг байсан улсууд одоо бүр ихийг идэхийн төлөө болсон байна шүү дээ. Одоо би энэ төрийн албан хаагчныг яг тийчээр нохотчих болсон байна. Яг үнэ. Ямар нэг юм яа. Би одоо нэг шилний үйлдвэр байх газар дээр одоо яг бүтэн 8 сар явж байна. Би зөвхөн нэг айсыг хараад буцаагаал байгаа. Тэрийг бичгийн өгөөл ингээл албан ёсоор ингээл яваад байгаа байхгүй. Тэгэхээр чинь дээд дарга нарын гаргасан шийд одоо нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийг энэ захирамж ямар хамаатай гэдэг мэрэгчлэлтэн байж шүү дээ. Засаг даргын захирамжийг. Энэ ямар хамаатай юм гэж. Тэгэхээр одоо яаж Монгол нутагт бизнес хийх вэ? Тэгээ хажуугаар нь манай энэ төрийн албан хаагч нарыг энэ гадны энийг хөрөнгө оруулагч нэртэй нэг валаа юмуд бас их мөнгөөр хуучих юм байна. Солонгос энэ хятад хоёр ялангуяа энэ хоёр. Тэгээд энэ Америк гадны Япон их хөрөнгө оруулалт Монгол руу нэг шүүд болдгоо мөртлөө ганц нэг цөөвөр чоннуудад нийлжэл Монгол тэгэл мөнгө угаагаал одоо тэгээд нэг ганц байшин байсан нэртэй янз бүрийн бизнес тэгээд төрд ажиллаж байгаа яг жинхэнэ их хурлын гишүүн хийх ёстой хүмүүс нь гишүүний ажлыг хийхгүй ингээд төрийн яамны сайд давхар авчихад одоо энэ давхар дэлгэмжлэхгүй нэг шүүд бол бөмбөрдөд байсан. Одоо манай хөрөлсөхийн байгуулсан засгийн газар ч одоо гаднаас нэг юм гаднаас нэгч байх. Тийм бахаа бүгд их хурлын гишүүн. Тэгээ энэний одоо их үсийг манай их хоёр дараа тавьчихсан л доо. Илбэг дээр хоёр. Тэр 2000 он. Тэгээ ийм нөгөө нэг эдхийн төлөө гараад ирсэн хүмүүс чинь хийхийн төлөө ерөөсөө юм байд. Багш нар 1000 төм жагсаад өгүүлэлийг тавиад энэ нэмэр байхгүй. Нэмэргүй байна гэдгийг жоохон ширүүсэд ирэх гэдэг зэрэг барьж аваад юу яачдаг. Дактатур хэрэглээ арга хэмжээ авчих. Тэгтээ яг зүгээр би одоо төрийн хэллээд сайн цаг ирж яваа. Тэг сайн цагийг одоо хурдан их богиносох хэрэгтэй тийм ээ. Урт удаан биш. Одоо 30 жил явлаа одоо би энэ баг болж байгаа байх л гэж бодож шүү. Ер нь 30 жилээр циклээр эргэлддэг гэсэн. Тийм байна. Одоо тэгээд өөр багш нарын одоо зовлон за их витэй яриад их байгаа. Гэхдээ би энэ далиндуулаад нэг юм хэлэхэд багш нар өнөөдөр цалингаал нэмүүлэх гээд хуваагч чигээ яваад ийн гэж ард түмэн ууралж байгаа байхгүй юу? Гүг ард түмний чи тгий тохироод байхгүй юу? Харин тэрийг тохирч байна. Дээрээ би залруулахын тулд энэ нэвтрүүлгийг ашиглаад бас хэлээ л да. Монголын боловсрол өнөөдөр дампуурхуу одоо босхуу гэдэг бол багш дээр л тогтно. Өөр юу ч биш. Багш чанартай, багш чадвартай ээжж боловсрол дээшээ явна. Багш чадваргүй, чанаргүй, мэдлэггүй ийм байгаа цагт хязгаарч боловсрол дээшээ гарна гэж байхгүй. Багш нарыгаа мэдлэгтэй боловсралтай болгохын тулд хөдөлгөгч хүчин цалин цалингийн сайн өгөх хэрэгтэй. Цалин хариуцлага хоёр ерөөсөө нэг толгойтой. Тэр баг $200 цалинтай хүнээс ямар үр дүн, ямар ажлын чанар шаардах вэ гэж цогцлоо өөрөө хэлсэн шүү дээ. Тэгж хэлчихэд өнөөдөр яах вэ тэгээ чадваргүй хүмүүс байжээ гэсэн шиг ингээд цалингийн нэг суугаад байгаа. Ер нь тэгж хэлж ийн гэдэг чинь тэгсэн л үг шүү дээ. Тэр хүн чинь өөрөө тийм нэмэх нэгдүгээр чадвар байхгүй, хүчин чадламж хүрэхгүй. Тэгээ хүрэхгүй ч гэсэн өнөөдөр бидний дуу хоолой болоод тэр хүн явах хэрэгтэй шүү. Гэтэл үгүй байхгүй. Энд ирж биднэрт худлаа яриад нөгөө тат очиж бас нэг өөр ярьдаг ийм худалч хүн бидний сайд хийгээд байгаа байхгүй. Тэр чинь нөгөө цаа тогтолцоод юм чи худлаа ярих зүгээр арга байна. Ийм та нартай уулзчаад дандаа худлаа. Өө бид нар нэмж чадахгүй. Шулуухан хэлсэн дээр шүү. Тэгж чадахгүй шүү. Яагаад? Яаж ядах юм бэ? Тэгвэл тэгэл бид нар ойлгоно шүү.
Тэгвэл нэмэхгүй байгаа учир шалтгаан юу вэ гэдгийг бид тэрий чинь тэр хүн тайлбарлаж хэлж мэдэхгүй чадахгүй юм. хэцүү ч юм аа да тий. Чадахгүй юм чинь та нарт тайлбарлаад ийм учраас ингэж байгаа ингээд. А ерөн зүгээр миний хувьд би зүгээр бизнес эрхлдэг улс төрч байсан хүний хувьд төр захиргааны байгууллагад би бас олон жил багасаа ажилласан хүний хувьд зүгээр хэлэхэд эмнэлгийн ажилчдын цалин багш нарын цалин 90-ад оны үед нэмэхэд хэцүү байсан. За 2000 он хүртэл тэгэхэд бол тэнд бол цалин нэмнэ гэдэг бол хүнд 2004 оноос хойш бол боломж гарч ирсэн юм. Одоо өнөөдрийн байдлаар бол ер нь багш эмнэлгийн ажилчдын цалин 2 дахин нэмэх хангалттай тийм боломж бол бүрэн бий. Бүрэн байгаа. Энийг хийж өгөхгүй задуулж байна. Тэгэхээр хийх хүсэлгүй л байна л да. Хүсэлгүй байна. Тэгээ энийг зоригтой зохион байгуулад ив зүүнд нь оруулаад ингээд манлайлаад уриалаад ингээд явчих тийм гишүүн чалга. Одоо энэ хуулийн чинь нэг бол засгийн газар санаачилж байгаа. Нэг бол нэг их хурлын гишүүн хүн санаачилна. Тэн дээр нэг ерөнхийлөгч байна. За тэгээ энэ гурав санаачилдаг гурван субъект нь юм. За тэгээ хамгийн гол нь засгийн газар. Та нарын тавьсан хүсэлтийг засгийн газар хүлээж аваад анс тооцоог нь бодоод энэ багш нарт яаж өгвөл яаж өгвөл нэг хэдэн төгрөг ингээд нэмжиж болохоор байна. Гэдгийг тооцдог, төлөвлөдөг тийм газар өнөөдөр. Засгийн газарт бид нар удаа дараа энэ шаардлагыг өгсөн ч биднэрт ямар ч хариу өгөөгүй. Хариу өгөх хүн байхгүй. Хариу байхгүй. Яагаад гэвэл мэддэг хүн байхгүй учраас хариу өгөх хүн байхгүй надад гэж. Хараач тийм. Хөрөлсөх ерөнхий сайд боловсролын системийн цалинг яаж нэмэх вэ гэдгийг мэдэхгүй. Хөрөлсөх дарагт чинь зөвлөд өгдөг зөвлөгч нь байхгүй. Тэр зөвлөгч та нар энэ яамтай багш нарыг та нарыг чинь хүлээж аваад уулзаад зовлонгийн нөхөд сонсоод тэгээд төлөвлөх ёстой байхгүй юм чинь Монголын төсвийг төлөвлөлөөд одоо тэр хуулиндаа биелдэг чинь боловсролын системд хэдэн хувийн төлөвлөнө гэсэн байна. Одоо хэдэн хувийг би мэдэхгүй байна. Одоо 18 оны 4-р үйлрэл. За тэгээд тэрний чинь тэр цалингийн чинь төлөвлөсөн хэдэн хувийн төлөвлөл багш нарт зориулах ёстой цалинд нь гэдгийг яагаад ингээд сууж байгаа тооцоо бодоод зэрэглэлийн тогтоогод ингээд багш нарын цалин нэмжиж болох. Тийм хангалттай мөнгөийг татад төлөвч бид нар өгöd байгаа байхгүй юу? Өгöd байна. Өгöd байгаагаа мэдээд байна шүү дээ. Тэгэхээр тэрийг чинь зохицуулж өгөхгүй ажил хийсэн шал өөр юм зараад зарцуулаад ингээд одоо нөгөө та хэд зохисаалаа орилоод өгдөг хэвээрээ. Эднэрийг бол тоохгүй юм байна л да. Тэгээд эднэрийг авч хайж л өөрчлөгдөх баг. Би бол тэгж л харж байна яг. Одоо ерөөсөө тийм. Тэ. Эднэр байгаа зах цалин нэмэгдэхгүй байна. Үлгэр үргэлжилсээр үлгэр дуусахгүй юм байна л да. Ер нь бол яг одоо хуураад аргаж байгаа тэгээд нөгөө нь 300 мянган төгрөг өгсөн шүү дээ. 300 мянган төгрөгийг эднэр бол авна гэж анх тэмцээгүй ш. Тэгээд өөрсдөө яг энэ тэмцэл гараад ирэнгүүт бүх төрлийн албаа агчдад хавтгааруулаад 300 мянган төгрөг олгоцсон ш. 192 мянган хүнд бүгдэнд нь. Зөвхөн багш нартаа өгсөн бол уг нь боломжийн л байсан юм билээ. Гэхдээ ер нь бол наацсан зүгээр нэг тийм амиа аргацсан. Ерөөсөө жинхэнэ гол хүсэлт чи юу? Цалингаа одоо бид тогтвортой биднэрт хангалттай цалингийн нэг удаагийн мөнгө бол бид нар нэхээгүй шүү дээ. Яг тэрийг нөгөө тим юм нөгөө муу юм дагвар гарсан усуд чинь тэргээр л хэрэг. Тэр мөнгнөөсөө бас дундуур нь жоохон өөрсдөө идсэн юм шиг үл шүү дээ. Яг 300 мянга ирээгүй шүү дээ биднэрт. За тэгээд одоо өөр хэлэх юм юу вэ? Тэгээд одоо телевизээр дамжуулаад ер нь бол одоо төр засаг бидний дуу хоолойг сонсохгүй байгаа бол бид нар 2020 оны сонгуультын л ярина. Бид нарыг битгий улс төрж байдаг. Бид нар бол одоо улс төрчөөс аргагүй. Одоо би бол тужил улс төр ярина. Улс төр ярьж бид нар энэ муухай тогтолцоо энэ буруу хүмүүсийг өөрчилнө. Тэрнээс бид нар өнөөдөр ингээл нэг гудамжинд завтаадаа цаг нартаадаа яваад байгаа юм биш шүү дээ. Үнэхээр энэ болохгүй байгаа юм нэг арай өөр болох чигээл ингээл явж байгаа. Гэхдээ энэний ард гарч иж сална гэсэн бодолтой л байна. Гарна л да. Тэгээ жоохон хугацаа л орно. Хугацаа орно. За баярлалаа. За баярлалаа. Монголын ард түмэн одоо тэгээд боловсролын систем, цалингийн багш нарын төлөө дуу хоолой явж байгаа энэ мөнгөтэй гэж энэ эмэгтэй багшийн санаа зорилгыг сайн ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээд танд баярлалаа. За нэвтрүүлэгт урьж оролцуулсан танай телевизийн хамт олонд баярлалаа. Танд бас ажлын амжилт хүсье. За баярлалаа. The current president says this is the devil of widespread corruption. Many people think that